За яаж байна? Танаа цагтаа хууль хүчнийхэн улс төрөөс хамааралгүй байж чадхаар байна уу? Балга бензинээрээ эргээд нүүр сайж таваргаад ёстой л бид ч амьдрах гэж хөглөж байна да гэдэг шиг юм болж байна. Унтны усны их үүсвэрээ тавиа туучих газар нутаггүй улсууд. Сургууль нь багшгүй, эмнэлэг нь эмчгүй, колонкууд нь бензингүй, гэр хороол нь төлөвтүүлшгүй, орон сууц нь тоггүй гээд гэрэлгүй галгүй хомсцсон 7 хоног болж өнгөрлөө. Байгаагаас ганц хууль зүйн дотоод хэргийн сайдл байна. X шаунд тавтай морил. Бүх юм нь хомсдож, иргэдэн үүмж, үгээ хийж, үүлээ барж, хугас өдөр шинжин ойчрлээж байж авсан балга бензинээрээ эргээд нүүр сайж таваргаад ёстой л бид ч амьдрах гэж хөглөж байна да гэдэг шиг юм болж байна. Чи одоо засгийн газар огцорлоо гэж бензин цуг огцорчд юм хайчи. Тэ одоо аялбаг байна гэ хаана гон тэрнүүд гайх. Бензинчгүй төлшчгүй л. Муу өнөө ирдэг. Алдахгүй юм би одоо ирдэг нүүрс байхгүй. Шараад руу явж үтсэн цайз шараад тэгээ дараа нь 7 буудлал ороод дам бороод дамын 33 тоосох юу мөгээд зам дагуу байдгүй дээр ерөөс ингэж хараад тавьсан байхгүй. Гуйсангүй ч шиг одоо энэс гуйгаа амар инээ гэрээ юмыг авч байгаа ш. Өчтөр авч чадаагүй ш. 100 машинаар зогсоод одоо ийш хөдлөлөгээ зогсож байгаа гэж бодлоо. Хөдөө орон нутгаас ирж яваан зам дээр хээр гадаа түшгүй гацаж хөлдөөд орон нутаг руу явах гэсэн нь хот дотроо туршигдаад наашаачгүй цаашаачгүй болсон байна. Сургуулиуд нь багшгүй, хүүхдүүд нь цоочтой хаалганы цаана боловсролын салбарын үйл ажиллагаа үндсэндээ тэг зогсолтод орлоо. Өнгөрсөн 7 хоногт сангийн сайд Жавхлан, боловсролын сайд Наранбаяр, гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Авбекир нар үйлдвэрчний эвлэлийнхэнтэй уулзаж дараа жилийн 7 дугаар сар гэхэд 30%-аар буюу дүнгэн дан 2 сая төгрөгье гэдэг саналыг хэлсэн боловч багш нар 3.5 сая төгрөгтөл ажил хаялдаа зогсоохгүй гэдгээ мэдгдлээ. Тэрвээ одоо энэ төр засгаас 20% нэмээ те. За 30% нэмээ гэж ярьж л байна. Тэгтээ яг энэ дээр та хэд зогсох юм бол миний хувьд л би одоо энэ ингээд өсгөөд энэ болсон л гарахад л бэлэн байгаа. Бид нар бол үнэхээр одоо энэ 3.5 гэсэн энэ хэмжээнд хүрч чадахгүй бол үргэлжлүүлэх гэсэн бодолтой байна. Залгаад өнөөдрөөс эрүүл мэндийн салбарын улс орон даяар ажил хаяхаа зарлаад байна. Тэсэрч байна. Тэгээд ямар нэгэн байдлаар энэ цалин хүсийг нэмэгдүүлэхгүй бол энэ тэмцэл хөдөлгөөн дуусахгүй. Харин эрх баригчдад иргэдэн хүлдэн үү, гацсан уу, зогсон уу, зодтолтон уу, алалдсан уу түүч хамаалга. Тэдэнд намын дарга хэн байх вэ? Монгол улсын мөнгөний авдар дээр хэн суух уу гэдэг л сонирн байна. Монгол Ардын намын даргын суудлын төлөөх маргаан засгийн газар улсын их хурлыг дамнаад үндсэн хуулийн цэцээр очсон. Цэц дэмжээгүй гэснийг үндсэн хуулийн зөрчил гэж үзэж алах зогсон. Монгол Улсын их хурлын 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ерөнхий сайдыг огцруулах тухай 95 дугаар тогтоол нь үндсэн хууль зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээр нийцсэн байвал зохино гэснийг зөрчсөн байна. Харин алах зохихынхаа өмнө цэц олон нийтийн мэдэх эрхэнд унтраах товч дарсан. Уг саналтаа урьдчилан таних боломжийг одоо энэ дуусчих чадчихсан. Шууд дамжуулж штэ чи яга хайгаад байна. Нээлт бүх сайхан гишүүний илтгэлээр ингээд нээлт дуусчих байхгүй. Нээлтээ шууд явна. Саяны яриг дуусчихгүй. Нээлттэй бол энэ үзүүлнэ штэ. Тэр хамгийн дараа яриг дуусчихгүй. Хамгийн дараа нээлттэй гэж байгаа байхгүй юу? Хууль дээрээ тэгээд үлдсэн байна штэ. Цэц нэгэн шийдвэрээ гаргасан тул ерөнхийлөгч мөн хоргоо эргүүлэн татлаа. Харин нөгөө талд үндсэн хуулийн цэцийг эргүүлээ цэцэд өгөхийг мэдчлэн эцэд өсгөлгүй маргаан үргэлжилж байна. Цэцийн төвөнд гарсан учраас хоргийг дахин хилцүүлэх шаардлагагүй гэж үзэж байна. Үндсэндээ ерөнхийлөгчийн хориг үндсэн хуулийн цэцийн шийдвэргээд байж болох бүх аргаар замдан шатар суудалтаа тогтож үлдээд өнгөрсөн баасан гарагт инх баяр засгийн газрын гишүүнийхээ тангаргийг өргөсөн. Засгийн газрын гишүүний үүргээ шин шударгаар биелүүлэхээ тангарглая.
Инхвэр тангараа өргөсөн даруйд засгийн газар ээлжид бус хуралдаан зарлаж цагдаагийн ерөнхий газрын дарга сүх бол татварын ерөнхий газрын дарга Чимцүрэн нарыг үүрэгт ажиллаас нь чөлөөлсөн. Үргэлжлүүлээд прокурорын байгууллагаас амар баясгалан, эрх мэдэл, албан тушаалын байдлаа ургуулan ашигласан, хахуул авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөцсөн гих зэрэг үндэслэлүүдээр яллагтагчаар татсан. За улсын хурлын гишүүн амар баясгалантай холбогдуулан эргүүлэн тусгай ангийн 22-р зүйлийн 2 дахь хэсгээс улс төр нөлөө бүхий итгэхэд эрх мэдэл албан тушаалын байдлаа уруулан ашиглах, за мөн их хэмжээний хахуул авах, за эргүүлэн тусгай ангийн 22-р зүйлийн 2 дахь хэсгээс улс төр нөлөө бүхий итгэхэд үндэслэлгүйгээр хөрөнгөч гэсэн зүйл ангиар тус эрүүгийн хүс ялцаар татаж, за мөрдөн шалгах байгууллагт хөргүүлж одоогоор холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Ингээд бодохоор танаа цагта хуулийн байгууллага улс төрөөс хамааралгүй байж чадхаар байна уу? Хууль зүйн дотоод хэргийн сайд цаашид хин хэний толгойг авахыг харж илээ. Монгол улсын тусгай тогтнолд халдсан хэн бугаагч толгойг нь авах ёстой. Цэрлүүлэх ёстой. Хэн байх нь хамаагүй. Ард түмэнд үзүүлдэг байх ёстой. Нийслэл Улаанбаатар хотын 1.5 сая иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэнд нийслэлийн 15 төлөөлөгч халдлаа. Тодруулж хэлбэл өнгөрсөн 7 хоногт нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Улаанбаатар хотын унтны усны их үүсвэр болсон 40 га газарт бүгд найрамдах Хятад ард улсын буцалтгүй тусламжаар үндэсний урлагийн их театр төв зингэлдэх хүрээлэн барих тогтоолын төслийг баталлаа. Бүхэл бүтэн цэцэрлэг түрээлэнгийн 40 га газар шүү дээ, унтны усны 40 га газар. Ойлгож байна уу? 4 га газар биш. Бүхэл бүтэн 40 га газар дээр та нар барилга барьна гэдээ ингээд сууж явах юм. Тэгээ энэ чинь ямар арга зам байна? Заавал энэ дээр барих ёстой юм уу? За тэр гадны зээл тусламж одоо ямар нэгэн буцалтгүй тусламж энэ төр гэдгээр юм орж ирж болно. Хөрөнгө оруулалт байж болно. Тэгэд яах юм? Үнгүй хөрөнгө оруулалт гээл өөрийнхөө одоо уух ус руугаа хор хийгээ сууж явах ёстой юм уу? Наад нэг хэлж байгаа ярьж байгаа жоохон бодолтойхон байх шүү. Бид хятадууд бариад үгүй гэсэн юм а гэд унтны усны их үүсвэрээ 50 туучих газар нутаггүй улсуу. Цэцэрлэгт хүрээлэнгээс өөр театр барьчих газар энэ хотод байхгүй юу? Хот 45 төлөөлөгчтэй. Хуралдаа ирсэн нь 26. Түүний 15 дэмжээд баталчихлаа. Усны тухай хууль, байгаль орчны тухай хууль, газрын тухай хууль, зөрчлийн хууль цаашлаад эрүүгийн хуулийн мартаад үнгүй юмд нугасгүй хүмүүс конопод арлаа. Үнгүй юмд нугасгүй хүмүүс маргааш уух усгүй болсон чи яах вэ тий? Хамгаалтын бүсээс нь гаргаж барилга байгууламж олгох чинь үү гэдэг тэр харин ч биелүү хартсаж байгаа. Сүгэ удирдах газраас ихэд хичнээн худаг тэндээс хөдлөхийг ч бид нар мэдэхгүй. Тийм одоо тооцоолж байхгүй. Тийм судалгаа юунууд ч аваагүй байхгүй. Мэргэжлийн байгууллага нүгэлтэгч аваагүй байж байгаа байхгүй. Байгаль орчны үнэлгээ хийлгэлгүй, холбогдох газруудаас нь санал авалгүй, унтны усны их үүсвэрийн хэдэн хутгийг дайрч байгаагч тооцоололгүй, үнгүй юмд нугасгүй хүмүүс даргыгаа дуурайж хүн загнаж байгаад унтны усны их үүсвэр болсон 40 га газраа найгээд өчглөө. Агарын бохирдол замын төвжирэл гэдэг хоёр том мангасаа дарах гээд ингээ ажил хийх гэхээр уус төрчөд байгаа асуудал. Санал хэлж болохоо байчаа юу? Хэлсэн санал болгон ус төрчлөө гэдэг ийм одоо агуулга руу хуурж байгаа юм. Чи юу солиороод байгаа юм? Чи тэр солиордог газараа солиор шүү даваадлаа. Давраад байгаа чи. Үнгүй юмд нугасгүй төлөөлөгчдийн хөрөнгө оруулалтын мэдүүлгийг харлаа. Жилийн 47 сая төгрөгийн орлоготой хүн яаж 1.7 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө худалдаж авдаг вэ? Ер нь ямар замаар ирсэн хөрөнгө орлогоод авдаг вэ? X шоутай хамт байсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа.